Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Тандын цагийн мэндийг хүргээд гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Эрка, хөтлөгч Зая, хөтлөгч Очроо, найруулагч Мизүүгийн хамт том өрөөг эхлүүлэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна. Ханаас сонсох боломжтой байлаа Зая? Ханаас сонсох боломжтой байлаа. Эркагийн ханаас. Очроо шалгачтай юм. Бөмбөрцгийн айлч булангаас гэвчтэй тий. Айлч булангаас гэвчтэй. Бөмбөрцөг булантай юм уу? Булан байгаа хаа байж. Ингэдэй. Манайхын гэрээсээ сонсдог хүмүүс дандаа машинаасаа их сонсож байгаа. За тэр хүмүүс ханаас ямар сувгаар сонсох боломжтой гэхээр FM-ийн долгион болох 104.5 эсвэл 84.5 гэсэн хоёр долгион дээр сонсож байгаа. Сайн зөвлөлөө бичээ аваа. Эсвэл өстой чиний хэлдгээр те бөмбөрцгийн булангаас сонсомоор байвал www.cig1045cgmn гэсэн вебсайтаар орох юм бол бидний одоо юуг шууд нэвтрүүлгүүдийг бүх нэвтрүүлгийг сонсох боломжтой. Одоо шууд эфирийг л үргэлжлүүлж сонсноо гэсэн. Шууд сонсно. Ямар ч асуудал байхгүй. За дээрэс нь бүр тэр нэг юу лээ ямар радиоч үлээ тийм юу бүр аппликейшн бит юм бэл шүү дээ. Тэрэн дотроос Монголыг сонгоод Монгол дотор 104.5-ээс хайх юм бол шууд олдоод сонсд юм бэл. За тэгээд дээрэс нь биднийг бол одоо лайв стримээр биднийг үзээсэй гэж би таныг хүсэж байна. Гэр бүлийн радио гэсэн пэйж хуудас одоо Facebook дээр байгаа. За тэрийг хайж олох юм бол бидний лайв стрим ногоон дэлгэцтэйгээр том өрөө гэсэн одоо баннертайгаар хурж байгаа. За ингээд бид гурав суугаад том өрөөндөө сэдв хүнддэг өө. Тэгээд тэр сэдвийн тухай гуруулаа үзэл бодлоо солилцоод сонсогч таны үзэл бодлыг бас сонсох одоо сайхан таата цаг байдаг 11:46 104.5 руу та шууд залгаад ороод ирээрэй. Шууд залгаж орж ирээд өөрх үзлээ заяа маяг. За өнөөдөр сэдвийг заяа танилцуулаарай. Юу вэ? Том өрөөний модератор чинь болохоор Эрк ахгүй юу? Тий. За өнөөдрийн сэдв болохоор нэг юм жоох адармаатай байж магадгүй гэж бодолчлоо олж ирсэн юм уулна. За ямар сэдв вэ? Тэгээ тийм адармаатай байх юм уу хүмүүс сайн мэдэхгүй байна. Нэг юм хүн буруу хүнтэй учирдаг штэ. Нэг юм буруу хүнтэй ямар ч одоо харилцаанд байсан гэсэн. Одоо яг ялангуяа нэг юм хосын харилцаанд ч юм уу те. Наата чи яг чиглүүлъя. Хосын харилцаа юу эсвэл зүгээр л нийгмийн харилцаанд ямар ч үү? За. За ямар ч хамаагүй нэг юм харилцаанд хүн гээд нэг хүнтэй танилцдаг да нэг тийм. Тэгвэл тийм. За тий. За тэгсэн чинь тэгээд энэ харилцаанд ингээд бид нар заримдаа ингээд нэг юм буруу хүмүүнтэй уулзах тохиолдол олдноо доо. За одоо асуулт нь юм зөө. Буруу хүнтэй уулзах нь зөв зүйл байж болох уу гинэ. Энд чинь зөвхөн хосих гээгүй. Тийм учраас би тийм гэж хариуллаа. За. Илээ. Буруу хүнтэй уулзах нь зөв зүйл байж болох уу? Тийм гэдэг асуулт асууж байгаа шүү. Миний асуулт. Тийм. Буруу хүнтэй уулзах нь зөв зүйл байж болох уу? Буруу хүнтэй уулзахаар чи болохгүй үсттэй. Харин тий. Шаваас суугаад байгаа тэр ихгүй. Харин дээ болох уу болохгүй юу гинэ. Болохгүй. Би бодвол байж болно тийм. Зөв зүйл байж болно. Харин би энэ дэр өөрөө ингээд хоёр доод байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд өөрөө ингээд дум гацсан учраас энэ надад аюу сонирхолтой сэдв санагдаад ороод ирсэн байхгүй юу? Ер нь бол. Тэгээд хоёрын ингээд асуултыг хоёроос асуусан тийм болоо. Над болмоор юм шиг болмооргүй юм шиг санагдаад байгаа. Санал асуулга ихэлсэн байгаа. Яг асуултын дагуу буруу хүнтэй уулзах нь зөв зүйл байж болох уу гэдэг санал асуулга маань тийм үгүй гэдэг хоёр хариулттай байгаа. Мэдээж та бас өөрийнхөө хариултыг илгээгээд комент хэсэгт маань бас яагаад энэ хариултыг илгээсэн бэ гэдгийг илэрхийлээд бидэнд бас бичээд явуулаарай. Тэгээрэй. Эркагийн хэлсэн нь бүр онцлог нь тийм шүү. Энэ болвол зөвхөн хосын харилцаа биш ээ гэж онцлсан. Хэрвээ хосын харилцаа байсан бол би үгүй гэдгийг сонгох байсан. Хосын харилцаа. За тэгвэл ингээ гуруулаа. Эхлээд хосын харилцааны тухай эхлэж жоохон ярих. Эхлээд мэхлээд гээд даваахаар чинь асуулт чинь ялгаагүй мэн дөө. Бараг ялгаагүй дээ. Ялгаагүй тэгэл. За эхлээд хосын харилцааг ярьчих идэг үл. Тэгэхээр чинь хоёр өөр юм ярих гэдэг шүү дээ. Тэгээ хоёр өөр юм яриад үл. Хоёр өөр юм яри. Хосын харилцаа гэдэг эхлээд заваарал дээ заяа. За хосын харилцаанд буруу хүнтэй уулзрна заяа. Энэ миний одоо гээд энэ таалагдаад байгаа залуутайгаа ингээ уучраад эсвэл таалагдаад байгаа бүсгүүтэйгээ уучраад гэсэн чинь буруу хүн байх боломжтой юу? Энэ нь зөв зүйл байж болох уу гэж байгаа байхгүй ямар заваа асуулт байгаа ч тэг саргиж байна. Буруу хүн гэдгийг хэдүүлээд эхлээд тодорхойлох юм уу? Тэг юм бэ те? Тэг эхлээд буруу хүн гэдгээ хос дээр ч юм уу эсвэл найз нөхцийн хүрээнд ч юм уу. Ер нь буруу хүн гэдгийг юу хэлээд байна? Хосыг яриад байгаа зү эхлээд. Хосыг яриа. За буруу хүн. Надад болохоор очроо шиг мэдрэмж төрөд байгаа байхгүй юу? Аль алинд нь адилхан юм биш үү гэж бодол төрөд байгаа байхгүй юу? Заяагийн хувьд бол арай жоохон ялгаа харуулмаар байна те заяа бол. За окей. Миний хувьд бол ингэж бодоод байгаа.
буруу хүн гэхээр надтай таарахгүй хүн л гэж би бодож байгаа. Ойлгож байна. Би гэсэн үг байхгүй юу? Гөө. Ингэсэн гэсэн үг байхгүй юу? Ер нь бол надтай таарахгүй хүнтэй би ингээд ер нь ингээд хаач байсан гэсэн ажлын байран дээр ч одоо нийгэм дээр ч харилцаа найзууд дунд ч гэсэн за тэгээ бүр яг хосын харилцаанд хүртэл надтай тохирохгүй хүнтэй уулзрах нь зөв зүйл байж болох уу гэхээр надад болно гэх юм уу юу гэх. Болохгүй л гэж бодоод байгаа юм да. Чи яагаад тэгж байгаа? За буруу хүн гэдгийг эхлээд тодорхойлохгүй. За тодорхойл доо. За ингээд буруу хүн гэдэг нь те намайг ингээд буруу тийш хамт явъя. Буруу юм хамт хий. Буруу юмд уриалаа те. Тэгж байгаа хүнтэй хамт байх нь өөрөө зүг биш үстэй. Би тэр өөртөө яг мэдгүй очроо. Мэдгүй. Ерөөсөө өөртөө ойлгохгүй бүр ингэ царай бүр ингэ гайхаад. Заяагаас тэгвэл бүр тодруулаад жоохон асууя. Заяагийн хувьд тэр одоо ягаад хосын гэж ялгаад, хосын биш энэ төр гэж ялгаад нэгэнд нь тим, нэгэнд нь үгүй гэж хариулна гэж хэлж байгаа бай. Тэрийг сонирхъя. Хосын харилцаан дээр жишээлх юм бол би өөрөө тийм олон хүнтэй учирч үзээгүй байхгүй. Тэгэхээр ер нь бол хосын харилцаан дээр хүмүүс тийм олон хүнтэй бас учирч үзчихэж одооны хантайгаа гэргээтэйгээ ч юм уу суудаггүй байх гэж бодож байна. Тийм амар бүр ингээд толгойд багтамгүй олон хүнтэй учирч ийж биш. За нэг гарын 10 багчих. Би бол бүр нөхөртөөгөө одоо тийм олон хүн биш бүр гарын 5 багтаж байгаа л ингээд суудсан гэсэн үг байхгүй юу? Тийм нэг цөөхөн идэх хүнтэй ингээд нэг найзалж байгаа л нэг ингээл нийтлэг найзууд явдаг шүү дээ тий. Тийм тэгж байгаа л одоо гэр бүл болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гэр бүл болж байгаа нөхцөлд бол буруу хүү сонгоно гэдэг нь өөрөө энэ бол зөв зүйл биш байхгүй юу? За наад чинь байна. Тэр чин болвол цөөхөн хүн дундаас ингээд сонголтуудыг хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр чин зөвхөн өнөөдөр ярилцчаад маргааш нь за хоёулаа сууя гэж суудаггүй байхгүй юу? Таних хугацаа болдог. За тэгээд таних хугацаа болохоосоо гадна гэр бүл болж байгаа нөхцөлд нэг мөсөн хосолж байгаа нөхцөлд эн чинь гэр зөвхөн хоёулаа гэр бүл болдоггүй бүр том гэр бүл болдог байхгүй. Тэр хүний гэр бүл манай гэр бүл нэгжиж бүтэн том гэр бүл болж байгаа. Тэгэхээр тэр гэр бүл хүртэл тэр хүнийг харж бас ийм хүн байна, зөв хүн байна, буруу хүн байна гэдэг дүнэлтүүдийг хэлж байгаа шүү дээ. Тал талаас бүх хүн энэ болохгүй байна гэл өөрөө ч гэсэндээ бас энэ ингээд хэцүү байгаамаа энийгээ засчул болох гээд байгаамаа гэд мэдээд байгаа хэрнээ тэр сонголтыг хийгээд бүтлгүүдж байгаа бол энэ чинь алдаахгүй юу? За энэ ч өөрөөсөө зөв зүйл биш гэсэн үг. Тэр өнцгөөсөө бол нэр зөв зүйл биш юм байна. Тийм. Гэхдээ тэргүй энэ сонголтуудыг гэр бүл болж байгаа сонголтыг хийж байгаа нөхцөл зөв бурууг нь аливжээ мэдсэн байгаа гэсэн үг байхгүй юу? Чиний хувьд буруу гэдэг нь ямар ч та яаж чи үнэлэх юм? Буруу хүн гэдгээ. Буруу хүн гэдгийг бол мэдээж хосын харилцаанд нөлөөлж байгаагаар л нөлөөлөгдөн шүү дээ. Одоо чи хосоо сонгохдоо чи зөв эсвэл буруу гэдгийг яаж үнэлэх вэ гэж аахгүй. Одоо жишээлбэл яг Эркадаа ижлэх юм байхгүй. Надтай таарахгүй байгаа хүнийг бол би сонгохгүй штэ анханасаа. Тэрийг бол чи буруу хүн гэж үзэх нь штэ. Анхандаа ингээд үерхлийн харилцаатай явж исэн ч гэсэндээ явцсан дундаа үерхэж найзалж нөхөрлөж явахдаа энэ хүн чинь болохгүй юм байна. Муу зуршилтай юм байна. За буруу зүйлүүдийг их ингэдэм байна. Их дээрэнгүү хандлагатай юм байна ч гэдэг юм уу те. За ингээд сонирхлын хувьд битээр нийлэхгүй юм байна гэдэг зүйлээ мэдчихэнгүүтээ за битээр нийлэхгүй юм байна. Тэр таарахгүй байна гэдэг зүйлээ бас хийж. Магадгүй тэр хүн нь хитрхи зөөлөн байгаад өөрөө бас чанга гэж болно шүү дээ. Тэгэнгүүт миний хий гэсэн болгоныг ингээ хийгээд байгаа нь бас болохгүй байна гингүүтээ бас салж байгаа тохиолдлууд ч гэж байгаа шүү дээ. Зөвхөн цаад хүнээсээ болж байгаа биш. Тэгэхээр чин эн чин өөрөө хоорондоо ярилцаж, хоорондоо ойлголцож, хоорондоо харилцаа тогтоож ээж эн чин болдог учраас буруу сонголт хийчихэл юм бол эн чин зөв зүйл байх ямар ч боломжгүй болчих واخгүй. Хосын харилцаан дээр бол. Нөгөө талын ялгааг нь харуулах юм бол сонголт нь өргөн болчихж байгаа. Нийгмийн харилцаанд орчиж байгаа байхгүй юу? Бид нар тэр хүнийг сонгож сонголтондоо оруулахгүй байхгүй юу? Би ажил дээр нэг ажил чинээр орлоо гэж бодоход би тэр ажилд байгаа хүмүүсийг сонгоогүй тий. Чи сонгоогүй тий. Гэтэ тэргүй олон хүн дундаас ингээд ороод ирсэн байгаа учраас тэр хүмүүстэй чин хүн болгонтой харилцаж иж хүнтэй яаж харилцах вэ? Яаж одоо ойлголцох вэ гэдгийг тэр хүмүүсээ суралцж штэ. Тэгэхээр чамд бол тэр нь бол буруу гэж хэлэх утгагүй тий. Тийм буруу биш. Тэр хүнтэй би ингээд буруу хүнтэй ойлголцож иж ажил дээр ийм юм хийх нь буруу юм байна гэдгийг би мэдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь надад зөв зүйл болчихж байгаа байхгүй юу? За, очроогийн буруу хүн гэдгийг яаж тодорхойлж ирв очроо? Яг гоо буруу хүн гэдэг нь буруу юм хийгээд байгаа хүнийг л буруу хүн гэдэг шүү дээ. Чи юу? Би тэгж тодорхойлж байна. Жишээ нь за хос биш зүгээр ажлын талбар дээр за хахуул аваад байгаа хүнтэй буруу гэж тодорхойлчих байгаа байхгүй. Тэр хүнтэй би ингээд хамт ажил хийнэ гэдэг чинь өөрөө надад зөв зүйл биш байхгүй. Тийм учраас ер нь хосын харилцаан дээр ч гэсэн адилхан.
А чи болохоор буруу гэдгээ ер нь буруу хүн юм хийж байгаа. Буруу юм хийж байгаа. Тэгэхээр буруу гэдгээ л яг эхлээд тодорхойлчвал зүгээр юмсан. Буруу гэдэг чинь яг тодорхойлоход боломжгүй байхгүй. Одоо жишээлбэл очроо нэг өөр юм ярьж штэ. За, Би бас очроог нэг бас нэг өөр юм ярьж. Буруулаа өөрөөр тодорхойлох юм байна. Тэгэхээр нөө хүн болгоны буруу зөвийн хандлага нь туйл нь шал өөр гэдэг гэсэн үг. Тэгэхээр тухайн хүн л өөрийнх нь мэдрэмжээр энэ сайн хүн муу хүнд нэг ч гэсэндээ тэр хүн өөрөө л ялгадаг штэ. Одоо жишээлбэл миний хувьд сайн гэж байгаа хүнд Эркагийн хувьд тэр хүн айгүй муу хүн байж болно штэ. Тэгэхээр бид тэрийг харах үнцгээс шалтгаалаад тодорхойлт нь явагдаад байгаа гэсэн үг байхгүй юу? Ой. Тэгвэл наад чи яг нэг юм заваа асуулт сууя заяа. За. Нөгөө буруу хүн, сайн хүн буруу хүн байж болох уу? За хосын харилцаан дээр бүр ялангуяа бүр тгээ хэлж. Болно. Би харин болно гэж бодоод байгаа байхгүй юу? Болно штэ. Очроо бол болохгүй гэж бодоод байна Одоо тий. кино минон дээр хараач тий одоо лардмаг хараач тий харахад болвол ста нэрэ гоё ах штэ тэр. Тэгтээ хүчрхийлэгчлээ. Тийм тэгэнгүүт цаана эн чинь өөр болчихж байгаа Тэр чинь байхгүй. Хосын муу харилцаандаа хүн л да, муу болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр чинь нийгэм дээр айгүй гоё харагдаад байна тий боловсон залуу харагдаад байна. Сайн залуу харагдаад байна. Ажлын газрын гоё ах гэж харагдаж байгаа боловч гэртээ харангуйтай хосын харилцаан дээрээ тэр хүн чинь муу хүн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр Очроогийн хувьд тийм ямар юм аль нь? Яг хоо би зүгээр бас нөгөө талаас нь бодож үзлээ. Хэрвээ буруу хүнийг буруу хүнтэй уулзраад түүнийг яг засах зорилготой бол бас зөв үйлдэл болчих болох юм. Буруу хүн хэрвээ надад нөлөөлөхөөр байвал би нөлөөнд нь автах гэдэг бол тэр хүнтэй уулзах нь бас. За чи буруу хүн эхлээ тодорхойлдоо. Буруу хүн гэдэг нь буруу юм хийгээд байгаа л хүнийг хэлнэ. За сайн хүн чиний хувьд буруу хүн байж болох уу? Сайн хүн Чиний буруу хувьд байх боломжгүй шүү дээ. Чиний хувьд те? Тий. Харин тэгэхээр ингээ гурвлагийн тодорхойлт өөр болчих шал жоохоо. өөр болчихж байгаа байхгүй. Бид хоёрын хувьд болохоор ингэж бодоод байгаа байхгүй юу? Тэр хүн сайн хүн байж болно. Гэхдээ тэр хүн миний хувьд бол буруу байж болно. Яг тэгэхээр бид хоёрын хувьд ингээд олон юм ингээд таардаггүй байвал би тэр хүнийг өөрийнхөө хувьд буруу хүн гэж тодорхойлох гэдэг байгаа байхгүй. Надад буруу хүн. За тийм учраас бид хоёрын ингээд учрах нь бол ингээд те ямар нэгэн байдлаар ингээд нийгмийн харилцаанд ингээд хамт оролцох эсвэл хамт нэг юм бүтээх бол байж болно гэж би үзэх гээд байгаа байхгүй. За заяагийн яг байр суурь ойролцоо юм шиг байна. Очроогийнхоор болохоор буруу хүн гэдэг бол яг л буруу хүн те. Бүр ингээд буруу юм хийдэг хүн. Тий, буруу юм Бүр нийтийнхаа хэмжүүрээр хүртэл тэр хүнийг буруу гэж тодорхойлно гэж үзэж штэ. Тэгэхээр тэр хүнтэй бол одоо очроо бол учрах нь бол буруу зүйл гэж бодож байгаа гэсэн үг. Тийм үү. засахын тулд хэрвээ учрав зорилго нь тодорхой байх хэрэгтэй л та. Зорилго нь арай өөр. Тэр үнийг засахын тулд хэрвээ учирж байгаа бол бас зөв байж болох юм. Гэхдээ зүгээр л тэр буруу хүнтэй нийлэх нь буруу болчих жоох. За бүр төөр явчихлаа. Гэхдээ наа чи бас сонирхол өнцөг байна. Би гэхдээ нэрнгээс ойлгохгүй баг шүү. Гэхдээ сонирхол өнцөг байна. Гэхдээ очроогийн дэм тус тэр хүнд хэрэгтэй байгаа буруу хүн байвал очроо тэр хүнтэй уулзах нь зөв Гэж үзэж байгаа юм байна. зөв зүйл болох гэдэг шүү дээ. Тий. Харин тэр буруу хүнийг одоо засах зорилгогүй зүгээр л тэр хүнд нөлөөлөгдөд байгаа бол тэр яг буруу зүйл болчихж байгаа юм. Засаж чадвал зөв хүн, засаж чадахгүй бас буруу хүн юм Юу байна. хийх юм? Яг энийг ярингууд надад нэг хэдэн санаанд ороод байгаа байхгүй юу. Одоо бүр энэ евро одоо бүр ингээ хүний нийгмээс бол ингээ хүмүүс ингээ тоохоо болцсон тийм хүмүүстэй ингээ ажилдаг нэг ах байдаг байхгүй юу. Миний нэг таньдаг Чука гэдэг нэг ах. Тэгэхээр тэр ах болохоор ингээ нөхдүүдийн араас ингээ хөөцөлтөөлдөг байхгүй. Тэгээ миний бодлоор бол ингээ тэр хүмүүс ингээ яг жигэн очроогийн үнэлэмжээр бол одоо буруу хүмүүс байгаа байхгүй юу. Бид нар буруу замаар будаа тэгчнэр байгаа байхгүй юу. Ах бол тэр хүмүүсийн араас бүр өөрөө хөөцөлтөн. Бүр ингээл нэхэл хатлуулаад тэгэл яг ингээл ахтаа ингээд суугаад тэр үйлчлэлийн тухай тэр ажлынхын тухай ингээл ярингуут ах бол бас нилээн бас бараар юм ихээр штэ. Тэгээ би бодож байгаа байхгүй. Тэгээд би яг очроо шиг би дүгнэлт хийж байгаа байхгүй одоогийнхоор бол. Ах бол буруу хүмүүстэй учирж байгаа. Гэтэ бүр зоригтойгоор. Гэтэ энийг ах бол зөв зүйл гэж бодож байгаа. Тийм Тэгэхээр байна. наа чинь бол зөв болчих шүү Тий. дээ. Буруу хүн Хосын харилцаан тэгвэл энэ яах юм? буруу хүнийг сайн болгох боломжтой л гэж харж байгаа юм. Сайн хүн. Өчигдрийн сэдвтэй л Харин яаж тийм. адилхан болчихно тий. Хосын харилцаанд яс гинэ. Хосын харилцаан тэгвэл яаж юм? Хосын харилцаанд бас ер нь хоёр талтай болоод байгаа маа. За яагаад? За жишээ нь одоо ингээ нөхөр нь ингээл маш их харих удаг тий дарамтлагдаг гэж зодддаг байлаа гэж бодъё. Нэг талд нь энэ сайн хүн болох боломжтой гэд дэвчээд засах боломжтой. Нөгөө талд нь тэгсээр хагаад халуулсан ч юм биш тий. Тий харин. Тэгэхээр энэ чинь хоёр талтай байгаа даа. Би яг зөвхөн нэг талыг барьдаг байсан л та. Тэр үнийг өөрчлөх боломжтой гэдгийг барьдаг байсан чинь яг Нөгөө кейсүүд нь сонсогдоод эхэлсэн. тэгэхээр уг нь салцсан бол бас болох л байсан юм биш үү гэдэг. Тэгж харагдаад байгаа. Одоо нэг худаг асуулт асууя. За яа.
Юу асуултаас ч өмнө Нойкогийн комментиг өргөж. За тэгье. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг нь заавал сайн хүнтэй учрах биш. Ямар ч хүн байсан тэр хүн нь чамд амьдралын сайнтай муутайг харуулах гэж л учруулдаг гэж байна. Энэ бас Юу гэсэн үг юм бэ? гоё хэлсэн биш үү? Тэгэхээр буруу хүнтэй уулзах нь зөв гэсэн үг үү? Буруу хүнтэй учрах нь зөв гэж хэлж байгаа юм байна. Анхнаасаа муу сайн хүн гэж байдаггүй өсгийн хүмүүжил хандлага, харилцаа, хамт олон гэр бүл суурь үзлээс хамаарч ялгардаг гэсэн байна. Оо за энэ бол гой тодорхойлт шүү. Гой тодорхойлт байна. Тэгэхээр муу хүн гэж байхгүй байх нь шүү дээ анханасаа. Гэтэ угаасаа тийм штэ. Яаж ч утсан ихийн хөвлөгөөс гарахтаа л тэр чин Атгах санаатай төрлөж тэр байна. санаатай гараа энэ юм ч рүү одоо над руу тарьсан тариагийн таринаач гэдэг юм уу тийм юм бодохгүй штэ. Тэгвэл бид хоёроос нэг баллиар хутаг асуултсан. За. Энийг бас Нойкогоос сууя заяа. За дээрэс нь манай сонсогч нараас бүгднгээс нь асууж байгаа шүү. 1146 104 5 дугаар руу залгаад яг энэ дээр ингээд нэг юм аазгаач хөтлөл орж ирээ шууд залгаад яриараа. За Нойко бас залгаад орж ил гоё юм те бас. Одоо ажилтай Яалагч юм чинь. За. Яа тэ өвчнөө үзэж явах та чи. Чи дугаа хаж би чи хүнтэй яриатай гэдээ уцаарай. За ийм асуулт. За тэр хүн ямар нэгэн хүн заяа. Тэр хүн чамааг ямар нэгэн байдлаар ингээд шархлуулсан бол эсвэл одоо шархлуулах ч юу юм. Шархлуулах гэдэг чинь амар хүчтэй үг болчиход байна л да. Жохон гомдоох ч юм уу эсвэл чам таагүй юм хийсэн гэдэг нь зөв зүйл байж болох уу? Яа. Тийм зөв зүйл байх боломжтой. Хин нэг одоо гомдоох үйлдэл нь өөрөө. Би юу? Гэхдээ хин нэг нь чамааг гомдоох үйлдэл хийсэн байна л да. Санамсаргүй. Тэр нь ямар нэгэн байдлаар заяа. Зөв бүгд ингэ бодсоор гоод зөв байсан юм байна гэдэг тийм бодол байж болох уу? Зөв зүйл байсан юм байна гэдэг бодол. Хэрвээ уучлж чадвал зөв болоо явчин тий. Мэдхгүй Үгүй шүү дээ. Буруу ч гэсэн уучлж болно шүү дээ. Биш үү? Уучлж чадахгүй тэгээд тэр чигээрээ цаашаа явуул буруу болчин тэр чигээрээ. Одоо надад ийм кейс бодогдож байна заяа. За жишээлбэл түрүүний очроог хэлдэг. Ингээ битэрийн ингээд эхнэр нөхрөө болдог ч юм ингээ хос болцсон ч юм уу тий. Гэтэ ингээд үнэнхээр энэ хоёр ингээ тохирохгүй байгаа. Тим кейс байж болох уу? Байх л хэлгүй тий. За тэгтээ яг нэг нэгийг хүчрэлдэггүй ч юм уу тий. Гэтэ нэг нэгэнд амар гай болж байгаа. Хос байжгаад хоёул ингээд салж байгаа ч юм уу тий. Тэнгүүд эн чинь ингээд нэг юм амар юм хохирол учирж штэ нэг талаараа. Ингээд би ингээд зүрх сэтгэлийн юм хагцал мэдрээд ингээд тий нэг юм болж штэ. Гэтэ энэ сайн үйлдэл юм шүү. Гэж л бодоод тахгүй юу очроо чиний түрүүний хэлсэн дээр. Надад сайн үйлдэл гэсэн үг юм байна. Тэр хүн надаас явж байгаа сайн үйлдэл юм байна. Харин тийм биш үү? Гэт тахгүй юу? Яг асуулт нь өөрөө жоохон тодорхойгүй л дээ ойлгомжгүй асуулт байгаа тоххой надад ч гэсэн өөрөө. Юу гэхээр хин нэгний муу үйлдэл яг үнэндээ зөв байж болох уу гэж аахгүй юу? Муу зөв хоёрыг л хамтд нь ойлгох гэдэг штэ. Гэт энэ. За ойлгосноогүй. Би өөрөө асуултаач ойлгох байлаа. За ер нь бол байж болно шүү. Одоо жишээлбэл иймэрхүү тохиолдлууд айгүй их гардаг нь юу вэ гэхэлэр нөгөө нэг хүнд өвчтөй хүмүүст худлаа хэлээд байдаг штэ. Хүнд өвчтөй одоо өдөр хоногоо хүлээж байгаа хүмүүст гайгүй байна, зүгээр байна гэд ингээд нэг хэлж байгаа. Энд чинь бол муу зүйл ахгүй хүнд худлаа хэлж байна гэдэг чинь тийм эсгүй. Тийм. Тэгсэн хэрнээ цаагаараа яаж байгаа вэ гэхээр тухайн хүний сэтгэл санааг 50 байлгах үүднээс тэр зүйлийг хэлээд байдаг штэ. Наад чинь бол нэг кейс байна. Тий, нэг жишээ гэсэн үг байхгүй. Би яг саяхан ч байх одоо нөгөө нэг бидний мэддэг нэг сэтгүүлчийн аав нь өнгөрсөн. Тэгэхэд өөрөө маш ууртай юм бичсэн байсан байхгүй. Тэрэнд юу гэж бичсэн бэ гэхээр хүмүүст ингээд өвчтөй байгаа хүмүүстэй үннийг нь хэлдэггүйг нь би үнэхээр гайхаад идэг байсан юм аа. Зүгээр ингээ үннийг нь хэлээл тэгэл тэр хүн эвдрээл баг ингээд ер нь ингээд дараагийн юмдээ өөрөд нь бэлдэх цаг гаргах хэрэгтэй штэ гэж боддог байсан бол хүн яг өөрт тулаад ирэхлээрээ үгүй юм байна. Яагаад үгүй вэ гэх юм бол яаж энэ хүн тийм мэдээг сонсох юм бэ гэдэг бодол хамгийн түрүүнд тулд юм байлээ. Шинжилгээний ханиуднууд нь муу гараад ахад чинь дажгүй шүү, овоо гайгүй шүү гэдэг мэдээг л дуулгах нь зүгээр болохоос ш болохоо байцсан байх шүү. Одоо ойлгомжтой юм уу? Тийм ингэсэн байх шүү гэдэг зүйлийг хэлж чаддгүй юм байлээ. Гэхдээ хэлж чадахгүй байсан ч гэсэндээ тэр хүн аль хэдийн мэдчихсэн байдаг. Бидний амнаас сонсохороо арай жоохон тайвширч уужирдаг. Тэгэж ариул зөрүүлээд өвдөж байгаа хүн ч гэсэндээ гэр бүлийнхэн сэтгэл санааг 50 байлгахын тулд гайгүй байна. Өнөөдөр овоо дайжгүй шүү. Өчигдрийнхоос хамаагүй дээр вэ гэдэг үгнүүдийг хэлдэг байхгүй юу? Энэ ч стогоо жишээ шүү дээ. Энэ нь одоо яаж байгаа вэ гэх юм бол мэдээж нөгөө хүмүүстэй худлаа хэлж байгаа. Илүү их өвдөд байгаа нь бүр болохоо яж гэнэ гэдг нь бас муу ахгүй хурдхан шиг эмчид үзүүлэх нь муу байгаад байгаа боловч бас нөгөө талаар нөгөө хүмүүсийн сэтгэл санааг 50 байлгах гэдэг штеп. Тэгэхээр ер нь бол ямарваа нэгэн гомдоохоор зүйл хэлж байгаа ч гэдэм үү те ямарваа нэгэн үйлдэл гаргаж байгаа нь сайн зүйлийн төлөө тухайн үйлдэлийг бас гаргаж болно л гэдэгтээ санал нэгэв.
Надад ч гэсэн тэгж л бодож байна. Очроо дээр энэ дээр ямар бодол байна? Яг сайн ойлгохгүй л байна. Том өрөөд нэг ямар зэдийг ойлгохгүй. Зүгээр яг олонхын сонлыг дэмжиж сууждаг хүн байдаг тийм. Үгүй надад нэг юм бодол төрж байна бас дахиад заяг ярьж байгаа хооронд. Одоо ажлаас ингээл хүнийг хална гэдэг чинь тийм гоё үйл явдал биш шүү дээ. Бас тийм таатай биш шүү дээ. Халж байгаа хүнд айж онц биш, халагдж байгаа дааж онц биш нэг тийм үйл явдал шүү дээ. Гэхдээ би нэг хит хитэн кейс сонссон нь халагдж байгаа хүн халагдчихтай амар онцгүй ингээл гомдол тэгээл ингээл янз бүр болж байгаа мөртлөө халагдсныхаа дараа үгүй бас энэ чинь тийм муу биш юм байна. Тэ надад бас нэг юмыг өөрөөр харах боломж олгосон байна. Би өөр юм хийж үзэх надад юу гарлаа гэдэг ийм юм ярьж байгаа юмыг би нэлээд сонссон шүү. Тэгээ би бодохдоо тэгж бодож байгаа байхгүй. Тэр чинь сайн зүйл байсан байх. Нэг юм тухайн үедээ надад ингээд муу юм хийлээ да гэдэг ийм мэдрэмж төрж байгаа мөртлөө яг явж тэр нь зөв үйлдэл байсан байж таарч байгаа ч шүү дээ. Тэгэхээр тийм зүйл байж болно гэсэн үг. Одоо ойлголоо. Тийм байх юм байна. Тиймэрхүү юм зүйл чухал сэдв ярьж яхад намайг ойлгоогүй юм уу? Тийм байна. Энэ хүний ярьсныг бол ойлгосон байна. Комментээ уншаад байсан байхгүй судалгаа бодлого яриад байсан тийм. Яа. Нойко бол судалгаатай ярина л та. За ер нь судалгааг нь уушъя. За тэгээ сүүлийн үед удамшил дээр аавын ээжийн зан гаран шин эсийн удмын мэдээлэлд хадгалагддаг ялангуяа аавын спермд стресстэй үедээ хүүхэд бүтээвэл энэ нь хүүхдэд нөлөөлдөг байж болно гэдэг судалгаа байдаг гинэ. Та нар одоо стресстэй үедээ хүүхэд бүтээгээд байд юм уу? Одоо тэгтгэл юм билүү те. Тэгтгэл юм билүү те. Яг нь шүү тэгэж. Хүн хүнээ ирлэн гэдэг шиг. Яг хоо тэр өнцгөөс нь харах юм бол буруу үнтэй учрах нь өөрөө зөв зүйл байж болох ч юм шиг зүгээр санагдлаа сая. Ирлэгдээд өө? Тий, ирлэгдээд. Тэр хүний болохгүй зан чанараас болж би ингээд амар гоё дэвчээртэй болох ч юм уу тий. Зөв шүү. Заримдаа наад ч гоё үнцэг байна. Наад ч гоё үнцэг байна. Айгу хөөрхө уруулаад авлаа штэ. Тийм байна. Өөрийнхөө үзэл бодлоос нэцлээ. Хайраа тэр гэж. Ихэр дуудаад би ингээ няцчлаа. Одоо өнгөрсөө. За аялал оюунагч маань зөв шүү гэсэн байна. Одоо нөгөө сая өвчтөн хүний жишээ авдаг дээр ямарваа нэг аль ч үйлдэл байсан үр дүн нь юу вэ гэдгээсээ бас болдгоо сорилт юм шүү гэд Нойко бичсэн байна. За та гураас асуух зүйл байна. Миний бондгор хүү дахин өглөө нэвтрүүлэгт орж ирэх үү гинэ. За тэрийг өстө цаг хугацаал мэдэн дээ. Танаа бондгор хүү чинь дээ. Нөгөө нэг юу яаж яахгүй маш их харигдaltaй гэр бүлд ингээд хүүхдүүд өссөн хүүхдүүд ер нь ингээ муу хүн болдог байх энэ гэж хүмүүс таамаглдэн штэ. Тийм ер нь автоматар бодчихдаг. Тэгдэг штэ. Тэгсэн чинь ингээд ер нь зөвөр нэг түрн Нойкогийн судалгаа гэсэн чинь толгойд орсон юм л да. Нэг тийм судалгаанууд байд юм байлээ л дээ. Тэгсэн чинь ер нь бүгд тийм биш л юм байл. Бүгд тийм биш штэ. Тий. Бүгд биш. Зарим нь бүр харин ч бүр арих марих гэдэг юмыг бүр ингээ жигшээд өссөн. Одоо жишээлбэл жишээ нь бий байна л да. Арих бол амар олон хүмүүсийн хувьд яг үнэхээр асуудал юм байл. Гэт үнэхээр баг ингээд нэг балгачууд буцаж ингээд уучих гад байдаг ч юм уу те. Би бол ингээд анханасаа ингээд юу гэдэг архийг ингээд жигшээд өссөн гэх юм уу та тий. Одоо ингээд дотроосоо. Тэгээ нэг юм хөсрөн насмаас ингээд насанд одоо оюутан болоод ингээд яг нэг 21 хүрэхээр ингээд нэг юм ягаад чи нэг тийм чи одоо болно гэдэг юм мэдрэмж те. Чи одоо ууж болно гэдэг юм хууль зүйн боломж нь үүсчихээр ингээд хүнд юм адын санаа төрдөйм билээ л дээ те. Ууж үзье юм уу зинтэрхдэг те найзуудтайгаа гарын орой өдр гэдэг бодол төрдөйм билээ. Тэгтээ яг надад ягаад чи нэг тийм сорилт бол байгаагүй. Одоо нэг юу лээ. Одоо заяаг бол одоо чихрээр одоо яавал заяад бол айгуус том сорилт болно шүү дээ чихэр бол. Кофе бол заяад бол ямар сорилт биш те. Кофе уух гэвэл заяад бол үгүй гээл сууж ин те. Одоо намайг бол кофегоор одоо сорьсон дээр байхгүй юу. Намайг чихрээр сорил би үгүй гэтэл болно шүү дээ те. Тэгэхээр миний бодлоор тэгж бодоод байхгүй. Бас нэг иймэрхүү нөлөөн дотор байснаасаа болж би бас нэг ийм өөр ийм ертөнцийг үзэх үзэлтэй болцсон байгаа байхгүй. Ерөөсөө энийг амьдралдаа хэрэглэхгүйгээр амьдрч ирнэ болд юм үзье. Тэр гэдэг тийм ертөнцийг үзэхтэй болцсон ч юм уу те. Харин те яг наадах чи миний бас яг боддог юм байхгүй. Ингээл аригчин те хэцүү хүчрхийл дүүрэн гэрт өслөө гэд тэр хүүхдэд зөвхөн буруу амьдрах сонголт байгаа гэсэн ойлголт биш байхгүй. Тэг яг сүүлийн үед чинь нөгөө гадуур өдр нэг юм үеийнгийн дээрлэхэлт өдр гээл те хүчрхийл эцэг их л гээл ерөнхийдөө яваад байгаа штэ. Тэгэнгүүт яг тийм амьдралд байгаа хүүхдүүдэд тэгж амьдрахаас өөр боломж байхгүй гэдгийг ингээ мессежээр өгөөд байгаа юм шиг надад бас жоохон санагдаад байсан.
Тэгэхээр чамааг ирээдүйд ийм хүлээж байгаа даа гэ баг тархийг бэлдээд байгаа ч юм тий шиг. тархийг бэлдээд байгаа юм шиг санагдаад байгаа. Гэтэл үгүй байхгүй юу? Харин эсэргээрээ бас энэ талаар ярих хэрэгтэй юм шиг байгаа. Ямарваа нэгэн зүйлээс одоо гэр бүлээс шалтгаалаад энэ чиний ингээ баг тусаар чин дамжиж байгаа шүү гэдэг ийм амар мессеж өгөхөөсөө илүү хүн өөрчлөгдөж болдгийм аа. Хүн сайн зүйлийг дадал зуршил болгож болдгийм аа. Чиний амьдралд учирж байгаа хүн болгоноос чи ямарваа нэгэн сайн зүйлийг шигшиж авснаар үрээдүн өөрийгөө бас бүтээх боломжтой шүү гэдгийг нь таниулах нь чухал байгаа байхгүй юу? Багасаас сонголт хийх боломж авахгүй. Тий. Ямар ч нөхцөл хинтээч харилцажээс өөрөө ингээд тэр донд зөв сонголтоо гэдээ явах боломжтой гэдгийг хүүхдүүд яг л наадахчин юм байна л да. Өнөөдрийн сэдв. Яг тэгэхээр нэг ингэдэг байхгүй. Зарим нэг сонголт зайг хэлдэг үнэн. Ингээд жишээлбэл би ангийнхныгаа би сонгохгүй штэ. Харин тэр ангийнхан ингээд зарим нь ингээд буруу хүмүүс байж болно штэ. Миний амьдралд одоо сөрөг нөлөө үзүүлэх үйс. Гэхдээ энэ үйл явдлыг одоо би энэ үйл явдал болох ёсгүй байсан гэж одоо би зүтгэх ямар ч утгагүй байхгүй тий. Бодит байдал юм чинь. Тэгэхээр энийг одоо энд яаж би хандах вэ гэдэг надаас л миний сонголт хамаатай юм шиг биш үү тий. Зөв үү? Тий. Тэрийг одоо муу тал руу суулгах муу хүүхдүүдтэй одоо бүлэг болчихж байгаа шүү дээ. Фракц болчихж байгаа. Ангичаад өчнөөл фракцгаа. Тэгэнгүүт сайн хүүхдүүдтэй найзлах уу муу хүүхдүүдтэй кул харагдаж байгаа юм шиг боловч муу хүүхдүүдтэй найзлах уу гэж яах шиг те. Энэ сонголтыг алийг сонгох вэ гэдэг тэр хүний сонголт болчихж байгаа байхгүй. Тэгэхээр багт нь бид нар зүгээр хүүхдүүдтэй юу гэж төлөвшүүлэх вэ гэхээр мэдээ чиний амьдрал сайн муу хүмүүс байнга тааралдана. Хүн болгон сайн байдаггүй, хүн болгон муу байдаггүй. Бас хүн харагдаж байгаа шигэ байдаггүй. Тийм учраас яг ингээд хинтээ найзалж нөхөрлөх, миний хүү муу ч хүнтэй найзлан, сайн ч хүнтэй найзлан хамгийн гол нь сонголтоо зөв хийхэд нь бид нар ингээд тэрэнд нь тусалдаг байх хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй тэгээ бас ийм зүйл байгаад байдаг байхгүй. Дандаа сайн хүнтэй уулзруулчих гээл, дандаа сайн хүнтэй уулзрах ёстой юм шиг. Эцэг их сонголтыг нэхнээ өөрсдөө хийж өгөөд байдаг. Би наадах чи сонгож үзье юм аа. Чи найзтайгаа одоо найзлахаа бойл энэ төр гэдэг юм. Тийм болол чи ирээдүйд тийм юм болно гэдэг юм уу те. Иймэрхүү сонголтыг өөрөөс нь өмнө гаргаад ахаар магадгүй хүүхэд дараа нь өөрөө сонгодог насан дээр ирэхлээр дандаа тийм сонголт хийж үзье юм чи нөгөө сонголтыг нь хийж үзье гэд алдах магадлал их юм шиг санагдаад байгаа юм. Тэгэхээр эцэг эхийнхээ дэргэд байхад нь сайн муу сонголтыг аль алийг нь өгч явах хэрэгтэй юм шиг. Зүгээр сонго. Алдаж үзвэл алдаж үз. За тэгээд онж үзвэл онж үз. Тэгээд тэндээсээ суралцах тэр дадлыг нь л эцэг их өөрөө суулгаад өгчих юм бол амьдрал дээр сайн хүнтэй уулзрах уу, муу хүнтэй уулзрах уу өөрөө сонголтоо сайнаар хийх боломж нь бүрдэнэ. Тэгээд муу хүнтэй уулзсан ч гэсэндээ түүнийг сайнаар эргүүлж чадах нөхцөл нь бүрдэх байхгүй юу? Яг. Орхио явах уу? Би нүнийг засах уу гэх тэ. Засах боломж байна уу? Өөрчлөх үү? Тэгээ сонголт байгаа гэдгийг хүүхдүүдтэйг багаас нь ойлгуулах хэрэгтэй юм шиг байна. Жишээ нь дан ганцхан эцэг эхчүүд яг өөрсдийнхоороо заах юм бол одоо жишээ нь манай би гэртээ хараал мараал ингээ хэлдэг байхгүй. Төнгүүд биднээс үл хамааран нийгэмдэр цэцэрлэгэн мэцэрлэгээс хариуцсан чинь тэгэхээр юм баггүй. Чи тэрийг үргэлжлүүлж хэлэх үгүй гэдгийг хүүхдэр багасаа л сонголтоо хийж явах дадлыг өгөх хэрэгтэй юм шиг байна. Харин тийм дадлыг өгөх хэрэгтэй. Би нөгөө нэг дахиад нэг жишээ яриа л да. Нөгөө Аадрагийн төслийн хүрээнд сонгогдсон гэжсэн шүү дээ. Тэгэхэд чи манай хүү бас сонгогдсон. Тэгээ манай хүү сонгогдоод бид хоёр ингээд жоохон зайтай ширээнд ингээд хоёлоо суудсан. Нэг нь эцэг ихтэй холбоотой судалгаа бүглөөд нэг нь болохоор хүүхдүүдтэй холбоотой судалгаа ингэж бүглэж байгаа байхгүй юу? Тус нь энэ сэтгэл зүйчд ингээд асуугаад ингээд явж байгаа. Манай хүүгээс болохоор маш олон зүйлүүдийг асуусан л байна л да. Мэдээж идэж ууж байгаа зүйл тэгээ хэрэглээ, буруу хэрэглээ гэл ингээд асууж байгаа. Тэрэнд одоо хайр тамхи гэж мэдэх үү? За одоо тамхи татаж үзсэн үү? Эргэн тойронд чинь тамхитай найздаг хүн байгаа юу? Одоо тийм цахилгаан тамхи татаж үзсэн үү гэл дандаа янз янзын юмнууд асуусан гинэ. Тэгсэн дараа нь ингээд манай хүү гарсны дараа судалгаа авч исэн хүн манай ширээн дээр ирснэ. Саяын хүүхэд танаа хүүхэд үү гинэ. Тэгээ манай хүүхэд гэсэн чи ямар нээлттэй ингээд өөрийгөө илэрхийлдэг хүүхэд вэ гинэ. Тэгээд асуусан асуултанд болгонд нь би сайн мэдэхгүй штэ. Би мэдэхгүй штэ гэд. Зодоо хийж үзсэн үү гинэ. Би зодоо хийж үзээгүй. Би жижигхэн битээ учраас зодуулчихна гэж яагаад зодоо хийж үзээгүй. Одоо харин би саксны дууланд яваад бие чангалж байгаа гэж ярьсан гинэ. Тэгээд тэрэнд нь өөрөөс би бүгдийг мэдэхгүй гэж хариулаад байгаа нь буруу юу гэж хүртэл асуусан гинэ. Тэгээ манай ангид яг хөө тэгж хэрглэжсэн хүүхэд харж исэн. Гэхдээ би тэгдэггүй гэдэг ч юм өөрийгөө ингэж илэрхийлж исэн гинэ. Тэр нь юу вэ гэхэлэр нөгөө манайх гэртээ ямарваа нэгэн зүйл асуухт нь
тэрийг наа чин шууд муу штэ гэхээсээ илүү ингэж тайлбарлаж өгдөг байхгүй. Энд чинь ийм учиртай юм аа, энд чинь тэгдэг байсан шүү. Аав нь ч гэсэндээ ингэдэг байсан. Гэхдээ одоо бол наа чин бол ийм шүү, ийм учиртай шүү гэд буруу гэдгийг нь хэлдэггүй. Харин буруу гэдгийг нь өөрөө мэдэх боломжийг нь олгож өгдөгөөрөө тэр судалгаан дээр ингэж шууд гарч ирсэн байхгүй. Яа, хөөрхийн те. Одоо чухал сэдв болоо явчлаа шүү. Тийм Тий, бай. одоо бол тэр эн чинь яг чухал сэдв байгаасаа тэр зүйл чинь муу зүйл ахгүй юу? Эргэн тойронд нь хэрглэж байгаа харуулад байгаа ангийнхан нөлөөлөлд үзүүлж байгаа найзууд нь ч гэсэндээ муу юм хэрглэж байгааг нь харсан хэрнээ манай хүүхэд тэрэнд нь уруу татагдаж орохгүй байгаа гэсэн үг. Тий. Тухайн зүйлийг сонирхохгүй байгаа гэсэн үг байхгүй. Эркатай ижилхэн 21 хүрчээд тэр зүйлийг хэрэглэх бодол ерөөсөө тархинд нь төрөөгүй гэдэгтэй ижилхэн манай хүүхдийн бодол хүүшин наа чи юу юм бэ? Би нэг сонирхоод үзье л да гэдэг бодолд хүрэхгүй байгаа гэсэн үг. Тийм учраас хүүхдэд багаас нь л яагаад гэдэг олон асуултан дээр нь хариулж өгөөд за тэгээд алдах боломжийг нь өгөөд онох боломжийг нь өгөх хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Ер нь өссөн орчин найз нөхдийн хүрээлэл нөлөөлнө л дөө. Нөлөөл аюу тум нөлөөлөл. Гэхдээ яг 100% ерөөсөө тэрэл нөлөөлөл тэгээд бүх юм шиг шийдэхгүй штэ. Тэгээ нөлөөнд нь автахгүй яаж өөрийнхөө байх вэ гэдэг нь чухал те. Энэ айгүй яг чухал коммент кейс ороод ирсэн. За чи нэг уншаарай. За чи унш. Одоо харъя. За. Харъя гинэ. Өглөөх нь том охин асууж байсан гинэ. Хамт ажилмааргүй хүн байхыг яах ёстой бол гэд дандаа дуртай хүмүүсээр хүрээлүүлнэ гэж байхгүй. Муу хүн чинь чамд зөв байхыг чинь зааж өгдөг шүү. Тэр чиний шийдэх асуудал биш ээ л гэлээ гинэ. Жинхэнэ үсгэлээ явчлаа. За тэгвэл араас нь заяа уншаа. Заяа тэдний. За одоо тэгэнгүүт дараагийн өмнө үлдээцнүүдийг тэр сонголт хийж байгаа нь өөрөө хит хамгаалалтанд ороод ирэхээр сул болоод дасан зогчиж чадвар муу болж өсдгөө гэсэн байна. Мууг сайнаар дийлэн шүү. Тэгэхээр юмыг хэтрүүлэхгүй байх нөө эцэгчүүд сонголтыг нь өмнөөс нь хийж өгөхөө хэтрүүлэхгүй байх хэрэгтэй шүү гэж байна. Алдаж үзэх боломжийг нь олгоо гэж шинэ бичсэн байна. За тэгээд мууг сайнаар дийлнэ гэсэн бол бид өөрсдөө өөрийнхөө байж чадвал муу хүнийгч сайн тал руу эргүүлж чаддгаа. Гэхдээ муу сайн гэдэг ойлголт бас өөрөө нэг талаасаа өрөөсгөл харах үнцгэл юм уу да. Яг түрүү хэлсэн шүү дээ. Одоо жишээлбэл миний муу гэж бодож байгаа хүн РК-гийн хувьд хамгийн төгс төгөлдөр сайн хүн байж болно тий. Тэгэхээр харагдаж байгаа шигээс арайч тийм байж болохгүй. Чиний муу гэж бодсон хүн миний хувьд сайн хүн байх боломжгүй баха. Үгүй зүгээр л жишээ авч ярьж байна. Тэгэхээр энэ чинь зүгээр харагдаж байгаа шигэ биш тухайн хүний бас ингээд төсөөлж байгаа юм байгаа байхгүй. За хитрхи задгаа болоод байгаамаа артчлал би юу ч хийсэн гэсэн бодолтой хийдгээ гэж байгаа юм болов? Юу ч хийсэн гэсэн бодолтой хийгээрэй л гэж байгаа юм байна л да. Залуучуудын маань хувьд, хүүхдүүдийн маань хувьд бүх юм ингээд нээлттэй илэн далангуй болоод задгаа болж байгаа нь бас нэг бодлын энэ нөгөө сайн муу зүйлүүдийг сонгох дээр нь бас нөлөөлж байгаа шүү гэдэг утгаар бичсэн байх гэж. Тэр нэг нийтлэг ажиглагддаг нэг үзэгдэл үүдэг шүү дээ. Нэг саяхан бас нэг яригдсан да нэвтрүүлэг дээр чиний хүүхэд миний хүүхэд юу лээ? Миний хүүхэд юу чиний хүүхэд матар болов уу? Миний хүүхэд дэлхий, чиний хүүхэд мэлхий гэсэн тий. Хүний хүүхэд мэлхий, миний хүүхэд дэлхий байхгүй. Тий. Нэг тиймэрхүү хандлага байгаад байдаг шүү дээ. Нэг ээжүүд мэжүүд нэг тийм өөрөө юу гэдэг багтаа нэг юм жоохон ингээд гүцсэн, мэдрэмж авцсан. Тэгээ тэрэндээ амар ингээд имзгэлсэн. Тэгэхээр хүүхдээ тийм мэдрэмж мэдрүүлэхгүй тулд авчиад сургууль дээр ингээд бүх юмн дээр хүүхдээ ямар ч үсэн өмөрөөл ингээд зүтгээд идэг нэг юм. Тэгэхээр би бодож байгаа байхгүй юу? Тэр айгу муу нөлөөтэй юу? Тий? Гэхдээ хүүхдийг ингээд яг ийм бүр өөрийнх нь л дуртай хүмүүсийн дунд ингээд байлгаад байвал хүүхэд нэрээ. Гэхдээ яг тэр чинь бас муу нөлөөтэй тий очроо. Яг тийм ээ очроо. Тэр нөхцөл байдал нь ямархуу гас өмөрж ийн гэдэг нь хамааралтай болчихно л доо. Муу юм хийсэн чи өмөрөө дэвлэн ч муу байхгүй юу? Харин тий. Одоо яг тийм хүмүүс айгүйх байгаа байхгүй юу? Ганцаархнаа бүр ингээд нийгэм тэрчгээр ингээд бүлийдэд байвал эцэг хүний нэг байгалийн шинжээр тий. Буруу байсан ч хүн өмөрөн шүү дээ. Тэгжиж тэр хүний нэг хайрлаж байгаа нэг хүн ч гэсэн байгаа шүү гэдэг мэдрэмжийг өгч чиний талд хүн байгаа шүү гэдэг. Гэт нэг юм ялгаатай хийсэн зүйлээс нь бол ялгаа. Би нэг айгүй чухал юм олж мэдчихмээр байгаа. Та хоёроос болон сонсогчдоос асуучих гэж бодоод байна. Ер нь яг хүүхдүүд ер нь цэцэрлэгийн нас ч юм уу ингээд ер нь ороод сүргийн сэтгэл зүй гэдэг юмд орж байгаа байхгүй байна. Найз нөхдийнхөө дунд байр суурьмаар эзлэх гэд. Тэгэхээр та нараас асууж байгаа. Та нар яг өсвөр насн дээрээ найз нөхөдтэй илүү тоогдохыг илүүд үздэг байсан уу? Эсвэл эцэг ихтэй илүү тоогдохыг найз шүү дээ. Өсвөр насндаа бол найз нөхөдтэй шүү дээ. За тэгэнгүүт тэр тоогдохын тулд нөгөө нэг найз нөхдийн хүрээлэл нь яг буруу юм хийх бас үндсэн шалтгаан болж байна гэж би харж ирсэн. Тийм. Тэгэхээр тэн дээр яаж нөлөө авахгүй байх уу? Тэрэн дээр л сонголт. Тэр буруу хүмүүстэй би одоо тойрохоор буруу хүмүүстэй би нийлж болно гэж штэ. Сүргийн дотор. Тэр дотор яг өөрийнхөө хэрхэн яаж байх вэ?
өөрийнхөө тэднийг Зөв сонголтоо гэдэг. зөв тал руу чиглүүлж болно шүү дээ. Тэхийн тулд харин багаас нь л тэр хүүхдийн сэтгэл зүй сэтгэлийн дархлааг нь бол бид өөрөө тогтоож өгөх хэрэгтэй байгаа байхгүй. Одоо жишээлбэл юу байгаа бид нарыг баг байхад бол харьцангуй аав ээжийн оролцоо баг байсан байхгүй юу? Яг гэвэл аав ээжүүд бүгд ажилдаа ингээ яваад өгдөг. Бид нар нөгөө өөрсдийнхөө мөнчгөрөөрөө л ингээл өссөн. Тэгэл зодон зохиог хийж байгаа тий. Нэг гой ганган байгаа. Ерөнхийдөө бол нэг үгээр хэлбэл муу юм хийж байгаа хүмүүс нь кул гой харагдчихна гэж боддог төрлийн хүмүүжлэр өссөн тийм хүмүүс байгаа байхгүй. Гэтэл одоо шал өөр болчихсон. Одоо бол тийм хүмүүсийг жигшдэг бүлэг хүүхдүүдийг хүртэл гараад ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байдлаа харуулах юм бол би онцгүй гэдэг мэдрэмжийг хүртэл авч байгаа учраас яг очроогийн хэлсэн дээр сөрөгцөөд харин ч бүр өөрийгөө засаж залруулад нэрээ энэ маань найзуудад маань таагүй мэдрэмж төрүүлж байгаа юм чинь гээд өөрчлөгдөх тийм зүйлүүд бол аягүй их гарч ирж байгаа хэрэг гэж бодож байна. Ингэнэ гэж байхад тэгвэл өгсөн. Тэгвэл тэд нар тэгээ тэрүүгээрэл байна үзгээд хаяад нөгөө тэнгүүдийн дүр тоглоод ингээд тэдний дунд байна гэж байх. Бүр ингээд найзгүй юм шиг те. Өөрийнхөө байдаг. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Бараг байсан ч яа. Дунд нь ямар ч яваад байдаг. Дунд нь биш бүр. Боли тэгвэл та нар тэгэл наана кулээрээ. Яг ингэж ийм нэг санаа орж ирж байгаа. Одоо сөрөг бүлэг байна шүү дээ тий. Тэгвэл эрэг ийм бүлэг бас бий. Харин тийм тий. Тэрийг бүрдүүлэх гээд хичээгээд тий. Тэрийг бүрдүүлж болно, тийм бүлэг рүү орж болно тий. Эсвэл Тэгээ эн чинь зөвхөн сургууль дээр ярихдаггүй байхгүй. Одоо ажлын талбар дээр ч гэсэндээ яригдж байгаа зүйл. Ажлынхан хүмүүстэй таалагдах гэж дүр хэсэгдэх хүмүүс гэж байгаа шүү дээ. Ажлынхан хүмүүстэй таалагддаг. Бүр наривчлаа ярих юм бол даргадаал таалагдах гэж бас ингэж харилцдаг хүн гэж бас байгаа байхгүй. Тэгсэн ирнэ өөрөөс нь доод тушаалын хүмүүстэй айгүй тийм нэг муухай харьцдаг ч юм уу те. Харилцааны хувьд энэ нөгөө нэг ажлын байрны холбогдолтой асуудлууд ярихгүйгээр зүгээр шууд дан харилцааны хувьд нэг онцгой харьцдаг ч юм уу. Эн чинь яваанда хүүхэд нь ч гэсэндээ бас хараал өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр эсвэл бүр хүүхэд байхасаа тийм юм суудсан гэсэн үг байхгүй. Хүний ер нь сайн муу харилцах, сайн муу хүнтэй одоо найзалж нөхөрлөх, сайн муу сонголтыг хийгээд явна гэдэг чинь тухайн хүнээс шууд 100% шалтгаалж байгаа. Харин тэр хүнийг ийм болгоод төлөвшүүлсэн байна гэдэг нь бас мэдээж гэр бүлээс нь ч гэсэндээ хамааралтай болж байгаа гэсэн үг байхгүй. Яг үнэ. Нөгөө нэг би нэг контент бүтээдэг нэг залууг дагдаг байхгүй. Тэр залуу болохоор ингээ зохиолчд мохиолчдын тухайраа зохиолын тухай ярьдаг. Тэгсэн тэр нэг Шавкагийн зохиолчийн тухай ярьсан байсан. Тэгээд тэрийг сонсоод над ингээд айгүй их бодол тавтуулсан байхгүй. Тэгээд тэр нь юу байсан гэхээр ингэж байгаа. Энэ сэдвтэ айгүй хамаатай. Аав нь ингээд алфа мейл байхгүй. Бүр ингээд амар хүчрхэг ирэх хүн. Ингээд бүр бизнесийг аль дампуурч мапураал ингээд амар юм амжилттай. Тэгээд маш амжилттай учраас ингээ хүүгээ бас тийм иршүүд байгаасаа юм хүчтэй байгаасаа гэж хүсдэг. Тэгсэн чинь хүүн болохоор зүгээр утга зохиол сонирхдаг. Гэт юм яруу найраг сонирхдаг. Ийм зөөлөн ир хүн байж таарад. Тэгсэн чинь аавдаа ингээд бүр насан туршдаа үл үнэлэгдсэн. Гэт аавынх нь хувьд бол чи бол муу хүн гэж одоо хэмжигдгээд тэгсэн чинь өөрийнх нь битсэн зохиолууд нь бүгд заяа. Хүмүүст бол амар хүрдэг. Хүний зүрх нь ингээ хүрдэг. Тэгээд манай нөхөр өөрөө нас орохоос өмнө найзтай зохиолоод өгөөд энийг шатаачих гэж байгаа байхгүй юу? Наад ч хүн тоохч хугасаа энэ гэдэг. Тэгсэн чинь нөгөөдх нь найз нь аавчаа тарин азар хөвлүүлээд гаргасан чинь маш олон хүний зүрхэнд хүрсэн тийм цохол битсэн хүн байл л да. Тэгэд яг хоо тэндээс нэг ийм дүгнэлт бодоод байхгүй юу. Нэг ийм заримдаа ингээд нэг хүний нэг ийм хэмжүүрүүд өөр гадах шүү дээ. Тэнгүүт аавын хувьд бол одоо чи сайн байхын тулд над чиг байх хэрэгтэй гэдэг. Тэгсэн чинь хүн болохоор өөрийнхөө гой өөр байгаад идэг. Яг тийм өөрийнхөө ертөнцөөр ингэж сайн байх гэдэг. Тэгээ ааваас хизээч сайн гэдэг одоо хэмжүүр юу авч үзээгүй ч гэдэг юм уу те. Тэнгүүт одоо иймэрхүү одоо амьдралын юм нюансууд бидний ерөн дээр битүү байгаа. Тэгэхээр түрүүний гурлаагийн яг ярьсан өсвөр насны хүүхдүүд дээр ялангуяа аягүй тод илэрж байгаа. Зөвхөн өсвөр насны хүүхдүүд биш. Ажлын талбар дээр ч гэсэн бид нар хүссэн хүсээгүй хүмүүстэйгээ хамт ажиллана. За тэр хүмүүстэйгээ ажиллахдаа нөлөөлөгдөнө гэдэг нь бол одоо таны өөрийн чинь сонголт юм байна да. За ингээ өнөөдөр бидний том өрөөндөө ярьсан сэдвийг та өнөөдөр том өрөөндөө заавал яриарэ. Дахин нэг сэдвтэй болсон байх гэж бодож байна. Бидэнтэй хамтдаа байж өөрийн санаа бодлоо илэрхийлсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Радиогийн 1-р студид РК очко гэдэг байгаа шүү дээ. Очко гэдэг байгаа тий. Одоо очкогоор явах юм. Яах одоо юм биш үү тий. Очко нь жоохон эмгтээлэг болчиход байна. Би энэ ч бүр яг ухаарцсан байж штэ дүгнээ тий. Буруу хүнтэй уулзрах нь зөв зүйл байж болохын тулд буруу хүний дэргэд зөв л байх хэрэгтэй. За санал асуулга дээр бол буруу хүнтэй уулзрах нь зөв зүйл байж болох уу гэдэг дээр team 82 үгүй 18% санал асуулгад оролцсон байна. За ингээд радиогийн 1-р студид РК очроо заяа найруулагч Мизу ажиллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө.
Гэр бүлийн радиогийн том урганд цуглацгаая.